Ганцхан подкастын маань шинэ дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Та бүхэн шинэ дугаараа хүлээж авах байхаа өмнө subscribe дарахаа мартаоцай. За хоёлоо эхнийхээ хүнтэй холбогдъё. За. Сайн байна уу? Намайг Нэргүү гэдэг. За. За 40 нэмэх настай. За 4 хүүхдээ ээж тэгээд яг одоо миний бодлоор бол 40 нэмэх настай хүмүүсийг яг одоо дундаж төвшнийх гэж би өөрийгөө бодож байгаа. Цалин орлогын хувьд. Тэгээд жижиг хувийн бизнес хийдэг. За тэгээд одоо нөгөө машины зээл болон байрны зээлгүй. За тэгээд илүү гарсан одоо орлогоороо одоо яг ингэж төлөвлөсөн байгаа хгүй юу? 40-оос 50 насны хооронд 50 хүртэл буюу одоо надад яг нөгөө идэвхтэй хуримтлал үүсгэх 10 жил байгаа. Тэгээд жилийн дундад яг одоо ашиг болвол нэг 20-оос 30 сая төгрөгийн цэвэр ашигтай нөгөө орлогоос залгаасаа жил болгоо яг нэг оны сүүлд нэг ийм 20-оос 30 сая төгрөгийн одоо ашигын орлогыг би ингээ хуримтлуулж чаддаг. Тэгээд энэ орлохоор одоо энэ 10 идэвхтэй байх 10 жилдээ өөр хүүхдүүдийн хайруудууд яг нөгөө зөв хөрөнгө оруулалтыг яаж хийх вэ гэдэг ингээд бодоод явж байгаа. Тэгээд мэргэжлийн үнээс зөвлөгөө авах танаад хандсан байхгүй юу? Мессеж үлдээсэн байгаа. Тий. За тэгэхээр Нэргүү бол одоо бас 40 нэмэх насандаа ингээд тодорхой хэмжээнд сайн хөдөлмөрлөөд за өөрийн гэсэн бас ийм 20-30 саяын орлогот ашигтай ийм бизнесийг бий болгоцсон 4 хүүхэдтэй. Тэгэхээр одоо за 60, 65 магадгүй 70 хүртэл бол ажиллаад тэтгэврт гарна шүү дээ. Тэгэхээр ийм хугацаагаар ерөөхдөө өөрийнхөө санхүүгийн баталгааг бол төлөвлөх ёстой. За мэдээж 20 жилийн хугацааны хуримтлал гэдэг бол маш их хэмжээний одоо хуримтлалыг үүсгэх юм боломжтой. Тэгэхээр одоогийн ашигаас ч харахад хангалттай хэмжээний хуримтлал бол үүсгэхээр харагдаж байна. За тэгэд ер нь ингээд Монгол эцэг эхчүүдийн алдаа болохоор хүүхдтэй байр үлдээ, мөнгө үлдээ гэж эхний алдаа нь. За хоёр дахь алдаа нь юун дээр гардаг вэ гэхээр хүүхэдтэй мэдлэг заая. Одоо тоотой болгочих. За англи хэл заачих гэд ингээд яриаддаг. Ингээд энэ нь өөрөө буруу биш боловч хамгийн чухал зүйл буюу ерөөсөө мөсөн уулаар бол оройн эсхийн жоохон тэр нэг 10%, 20% дээр л анхаарч. Нөгөө 80% болох нөгөө хүнийг ирээдүйд амжилттай байх гол асуудлыг ерөөсөө Монгол эцэгчүүд авч үзэхгүй байгаа нь өөрөө асуудал болж байгаа. Тэгэхээр хятадууд нь ярьдаг гэлөө, еврейнэр ярьдаг гэлөө хүүхэдтэй бити загас үлдээ. Загас барих аргыг нь заагаад өгчхөө гэж ярьдаг шүү дээ, тэ. Яг тэрдээ адилхан хэрвээ үнэхээр одоо өөрийн сэтгэл тэмүүлэл байхгүй, за сэтгэлийн хат байхгүй, амьдралын зорилго байхгүй ийм хүүхэд байх юм бол та одоо ингэж гоё ажиллаад гоё 4 хүүхэдтэй нэг байр тодорхой мөнгө үлдээгээд ямар ч хэрэггүй. Тэр чинь дор нь үрээл дуусчих. Нэг одоо coin ч юм уу нэг Ponzi схем тавиал дуусчих штэ. Тэрний оронд бид нөгөө хүүхэдтэй өөрөө байраа яг тань шиг өөрөө олох. Та бол магадгүй бодвол бас оргуу олсноос эхлээд өнөөдөр хүртэл явсан баг. Тэгэхээр яг энэ тэр суур чанар, суур хандлага гэдэг юмыг суулгаж өгөх ёстой. За тэгээд манайх бас одоо миний сүүлийн үеийн подкаст юмуудыг үзсэн бол ерөөсөө хүнийг бол хүүхдийг бол стратегч болгоно. Стратегч болгоно гэдэг нь юу гэсэн үг гэхээр ерөөсөө ямар ч асуудал, гэр бүлийн асуудал байна. Нөхөр эхнэрээ зөв сонгохоос эхлүүлээд хүүхдээ зөв өсгөх. За одоо хүний амьдралд янз янзын асуудал, эрүүл мэнд, бизнесийн олон асуудал тохиолддог. Энэ асуудлуудад өөрийгөө зөв стратеги гаргаад аваад гарах. За тэгээд өөрийн одоо нийт дээд хүчин чадал, нөөц бололцоогоо бүрэн ашиглах. Энэ юмыг чи ерөөсөө стратеги гэдэг ухаанаар хийж. За энийг одоо чинь Монгол эцэг эхчүүд юу гэж байгаа вэхээр өндөр үнэтэй хувийн сургуульд явуулсан. Тэгэхээр миний эцэг эхийн үүрэг дууслаа гэж үзэж байгаа. Ямар ч Монголын өндөр үнэтэй хувийн сургуульд стратеги ухаан заадаггүй. Энд бол ерөөсөө тоогоор нүдэл, хэлээр нүдэл, уран зохиолоор нүдэл гаргаж байгаа. Буруу биш. Ерөөсөө буруу биш. Гэхдээ энэ бол үнэхээр хангалтгүй. Энэ бол нөгөө хүнийг хүн болгох одоо нийт боловсролыг 100% гэж үзвэл ердөө нэг 20% сэтгэхгүй юмыг л зааж байгаа. Тэгэхээр та одоо эцэг эхийнхээ хувьд ердөө 20%-ийг нь зааж байгаа өндөр үнэтэй хувийн сургууль
сурахчаад би эцэгхийн үүргээ биелүүллээ гэвэл энэ бол худлаа. За ер нь ярих юм бол Harvard, Stanford, Cambridge, Oxford дэлхийн ямар ч үнэтэй оюун сургууль энийг 80% заадаггүй маа. За энийг бидний өвөг дээдс бол одоо заадаг байсан, ойлгодог байсан. За тэгээ хизээ чи мартсан байлээ. За та нууц товчоо уншсан бол хэлж байгаа шүү дээ. Бүр хин Тэмүүжин нөгөө бүртөө дээр аваачаад Исхвэ Баатар дээсчнэд аваачаад уулзвал. Тэгэхэд хэлдэг шүү дээ. Нүдэндээ цогтой, нүүрэндээ галтай хүүхэд байна. Тэгэхээр би өөрийнхөө охиныг одоо суулгая гэж хэлдэг. Эн чи юуг хэлээд байна гэхээр бид нүдэндээ цогтой, нүүрэндээ галтай хүүхдүүдийг бэлтгэх хэрэгтэй байхгүй юу? Энийг бидний өвөг дээдсүүд 9 настай хүүхэд бүртөө нэг их 10 настай байсан тий. Хараад хоёр аав нь хараад танаа охин чинь нүдэндээ цогтой, нүүрэндээ галтай байна. Би хүүгээ суулгая гэж хэлчихэж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо хэдүүлээ яаж өхөр математикийн олимпиадад аврах юм уу, Harvard төгссөн юм уу, байртай юм уу гэдээ яриад байгаа байхгүй юу? Гэтэл эн чинь өөрөө ерөөсө тухайн хүний 20%-ийг л илэрхийлж байна. Тэгэхээр нөө 80% нь саяны юм яригдаад байна. Тэгэхээр энэ тэр нүүрэнд байгаа гал, нүдэнд байгаа цогны асуудал чинь тэр саяны ярьж байгаа стратегч хандлага. За стратегч хандлага гэдэг нэг юм ерөнхий нэр том юм шүү дээ. Энэ дотроо юуг агуулж байгаа за сэтгэлийн хаттай. Амьдралын зорилготой. Сахилга баттай. Тэ? Өөрийгөө хянж чаддаг. За бусдыг ойлгож чаддаг. Хариуцлага хүлээх ухамсартай. Одоо хүний өмнө заа гэж хэлсэн бол тэрэндээ заавал хүрдэг. Хүрч чадахгүй бол тэрийгэ мэддэг. Энийг жамуух хэлсэн байдаг нуус товчонд. Монгол хүний заа андгаа босоо гэж. Яг нөгөө эртний Монгол тэр 1240 оны хэлээрээ болохоор монголчийн андрахтан босоо гэж хэлсэн юм байл л дээ. Андрахтан гэдэг нь одоо тангарахтан гэдэгтэй адилхан. Яг орчин цагийн хэлээр Монголын заа андгаа босоо гэж. Ерөөсө заа гэж хэлсэн бол энэ андгаа тангарах өргөсөн мэт. Цусан тангараг өргөсөн мэт байсан биш. Тийм учраас дэлхийг эзэлсэн байна. Тийм л учраас. Тэрнээс хойш 1500 оноос хойш бид ерөнхийдөө ингээд бүтлгүүцсэн. Сүүлийн 500 гаруй жилөө бас нэг олигтой явсангүй шүү дээ. Тэгэхээр яасан гэхээр энэ нөгөө заа гэж хэлсэн бол тэрнээсээ буцдаг. Сахилга батгүй, стратегийн ухааны ор тас гэсэн энэс болоод баларж байгаа. За тэгэхээр би нэргүүд бол тэгж зөвлөх гэж байна. Энэ хүүхдээ энэ аливаа асуудал бэрхшээлээс айж зүхтаах биш. Нүүр тулаад давж гардаг юмыг стратегийн ухаан гэж байгаа шүү дээ. Тэр ийм стратегч болох төр анхаарад яв. За тэгээд ганцзөрөг өлзөө 2 пэйжийг дагаад явах юм бол яаж хүүхдийг одоо стратегч болох вэ гэдгийг бол ингээд хидээд бичээд л яваад байгаа юм. Дэлхийд бол ийм технологи байхгүй. Дэлхий өөрөө мартцсан байгаа. Америкт ч байхгүй, Англид ч байхгүй. Монголчууд бол ийм технологитой байсан. Бид одоо энийг эргэж сэргээж байна л гэсэн. Тэгээ би сая одоо чинь за хүүхдээ одоо та нэргүй сахилга баттай болгох чинь болж л биш те. Тэрийг одоо заавал ном унших ямар хэрэгтэй юм. Өглөө цагтаа босоод хичээлдээ цагтаа явдаг болчих тийм үү. За ор дээрээ өглөө босоо хураачаад явдаг болгочих тийм үү. Тэрийг зөөлөн болон хатуу хүчний аргаар зэрэг хослуулж хийдэг. Дан зөөлхөн байхаар хүүхд зөөлхөн болчдөг. Дан хатуу байхаар хүн аимхаа болчдөг. Тэгэхээр зөөлөн хатууг хослуулдаг юм хорвоо штэ ерөөсө. 50% л авч явдаг. За нэг иймэрхүү байдлаар ер нь хүүхдүүдтэй ингээд явхад бол санхүү мөнгөний хувьд бол бас айтайхан сайхан болцсон байна гэж харагдаж байна. За тэгээд тэр 20-с 30 сая төгрөгөө одоо өрөхгүй ерөөсөө хуримтлал үүсгэнэ. Гэхдээ энэ мөнгөө бол хуваач хийн. Хэд хэдэн зорилгоор. За эхлээд таараа болоо одоо өөрийнхөө гэр бүлийн хүнд 65 настайгаас эхлээд за магадгүй 80 85 хүртэл амьдрна гэвэл тэрэндээ идэх хөрөнгөө тусад нэг. Өөрөөхтэй гай болохгүй амьдрах хэрэгтэй шүү. За хүүхч хуухтад одоо хүн артаа суухт нь байшин машин сав бэлдэх бол за нэг. За эрүүл мэндийн хөрөмтөл гэж байх хэрэгтэй. Хүн чи одоо ингээд 40 гарахаар янз янзын болно өвдөг мөвдгөр суун, нуруу муруу суун одоо яадаг чинь те мэдхгүй. Тэгэхээр тэрэн зориулаад бас нэг ингээд 2-300 сая төгрөг байх хэрэгтэй. За тэр хөрөмтлийг бол ингээд тусад нь ингэж үүсгэх. Ингээд өөр зориулттай ийм урт хугацааны 15-аас 25 жилийн хугацаатай хөрөмтлүүдийг одооноос бий болох юм бол тэгэл ерөөсөө хүүхдтэй сайхан нэгдүгээр хүүхдүүдэд дараа болохгүй. Мөвдлөөхөд одоо дэлхийн эрүүл мэндийн сайжирч чинь ямар ч өвчнийг эмчилдэг болох гэж байна. Хүүхдүүдтэй санаа зов. Хүүхдүүдээрээ бахархаж ингэж одоо ингэж сайхан амьдрах боломжтой болж байна. За ийм хэлмээр байна. Өөр асуух зүйл байна уу? Бондны хөрөмтлөл, бонд хөрөнгө оруулах хийх ёстой юу? Тэгээ бас нөгөө дахиад нэг өөр зүйлд ингээд хөрөмтлөл хийх яг нөгөө хуримтлал үүсгэх тэр нөгөө үйлчлэгийг би олж чадахгүй байгаа байхгүй юу?
Аа. Тий ягаад тэгэхээр яг тэр жилийн надаа нөгөө мэдлэг мэдээлэл байхгүй болохсод би яг мэржлийн хүнээс нь зөвлөгөө аваад ямар хуримтлал одоо ирээдүйн Монголын одоо эдийн засгийн одоо нэг 10 жилээр харуул юунд би хөрөнгө оруулалт хийвэл зүгээр вэ? Одоо нөгөө нэг зарим нь болохоор одоо энэ жилд үүсгээд байгаа буюу сардаа би нэг 3 хүүхэдтэй 300 ч юм уу эсвэл хүүхдийн хадгаламж бол дэмий юм байна. Тэгээд одоо нөгөө баахан олон бондууд ингээ гарч ирсэн тэрний мэдээллийг уншихлаар яг нөгөө итгэж өгөхгүй тэгээд байгаад байна. Тэгээд үйл хөдлөх авчих юм уу гэхээр одоо яг одоо сайн мэдэхгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ тал дээр та надад гоё зөвлөгөөч би яг юунд хуримтлал үүсэх вэ? 10 жилээр тий. Тэгэхээр яг хуримтлал яг зөв асууж байна л да. За банкны хадгаламж бол илүү тогтвортой, илүү найдвартай. Гэхдээ өгөөж хүү багтай байдаг тийм үү? За тэгээд ер нь хамгийн өндөр өгөөжтэй хуримтлал бол хөрөнгийн зах байдаг. Хөрөнгийн зах руу оруулсан хуримтлал. Тэгээд та өөрөө одоо хөрөнгийн зах руу ороод хувьцаа бонд авахаар яг алийг нь авах юм. За зарим бондууд чинь бас бүр 100% мөнгөө ч гэсэн алдах эрсдэлтэй. Тэгэхээр хөрөнгө оруулалтын сангаар дамжиж ордог ерөөс дэлхийд даяараа. Тэг хөрөнгө оруулалтын сан ямар учиртай вэ гэхээр эрсдлийг тархааж байгаа. Хоёрдугаар мэрэгжлийн хүмүүс таны мөнгийг одоо өмнөөс нь удирддаг. Энэгээрээ даваа талтай байдаг. За үйл хөдлөх хөрөнгийн хувьд бол би хувьдаа бол бас яг Монгол шиг улсад бол тийм тохиромжтой биш гэж үздэг. Одоо Хятад юм уу, Америк юм уу, Англи шиг ийм улсад нөгөө гадаадууд айгүй хорон сууц авдаг, эдийн засгийн хөгжил маш өндөр ийм улсууд бол үйл хөдлөх хөрөнгийн үн айгүй сайн өсч өгдөг. За манай улсын хувьд бол гадаад хүмүүс ирээл Монголд орон сууц авдаг тийм юм байхгүй байна. За чинэлэг дундаж анги ерөөсөө бий болохгүй байна. Цөөхөн эдэн баячуудтай байгаад байна. За дээрэс нь хэмжээшгүй том газар нутагтай байна. Ямар Хонконг, Сингапур шиг жижигхэн 30 км газар бүгд байж байгаа ш. Тэгэхээр газрын үн ер нь ингээд ийм өсөх боломж муутай учраас үйл хөдлөх хөрөнгө бол одоо ундаг тохиолдлууд байна. Зайсанд зарим хотхнуудад өнөөдөр метр квадрат нь 3 сая төгрөг болсон байна. Гэвч чинь $1000 доош орсон байна ш. Тэгэхэд анх одоо 17-8 жилийн өмнө хүмүүс $1200-1500 худалдаж авч ирсэн бол одоо ингээд $800, $900 үнэлэгдэж байна гэдэг чинь яаж 17 жилийн дараа мөнгө алдсан байна гэсэн үг тийм. Тэгэхээр Монголд бол яг ингээд орон сууцны эрэлт айгүй их өндөр байгаа боловч 10, 15, 20 жилээр хөрөнгө оруулалт болгоод хадгалахад айгүй төвөгтэй. Тэгэхээр би бол үйл хөдлөх хөрөнгийг хэрвээ хөрөнгө оруулахаар бол байршил дээр бол онцгой сонгох хэрэгтэй. Маш сайн дунд сургуулийн яг хажууд байдаг орон сууцнд байр авдаг ч юм тийм. Тиймэрхүү ийм онцгой байршлуудаараа явна гэхээс биш. Одоо төгжрэл эндэрээс болоод байрны өмнө өсөхөд хэцүү болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дээр бас манай заяа одоо хоримтлал тал дээр те сангийн бас туршлагатай энэ дээр нэмж хэлэх юм чинь. Миний хувьд болохоор сар болгоо яг ингээд ирээдүйдээ зориулаад хоримтлуулдаг өөрийн гэсэн зорилготой бас нэг урт хугацааны хоримтлал байдیں۔ Үүнээсээ гадна би богино хугацааны за 5 жилээр 3 жилээр гээд өөр зорилгоудаа тавьсан цэцэрлэгийн хилдгээр богино хугацаатай 5-6 төрлийг хоримтлалтай байдаг. Яг бондод оруулж болно, хөрөнгөний зах руу хуцаа худалдаж авч болно. Гэхдээ эн чинь болохоор эрсдэлтэй. Би яг эрсдэлд доргой хүн юм шиг байгаа даа. Тэгэд хоримтлуулаад нөгөө далаад тусал нэмэр гэхчээр тогтмол тасралтгүй хоримтлуулж чадах юм бол яг нөгөө нэг эрсдлээ даах олон төрлийн хоримтлалтай байхад бол яг ирээдүгөө бол би айгу гэгээлгээр харж байгаа. За одоо жишээлбэл 25 жилийн дараа надад өгөөчтөгөө нийлээд бараг тэрбум 200-300 сая төгрөгийн одоо би гар дээрээ өөрийнхөө хоримтлуулсан мөнгөтэйгээ авах юм бэлээ. Буюу яг миний бол харж байгаагаар би ч гэсэн одоо ингээд залуу хүний хувьд ирээдүйдээ байр авах уу, олон байр түрээслээ сайхан ингээд мөнгөөр орж иж байгаа түрээсийнхаа мөнгөөр амьдрахыг хүсэж байгаа. Гэхдээ яг үнэндээ харахаар байр жишээлбэл ясгал зардалтай, эдлэгийн хорогдлын мөнгө гээд нэлээд үнэн ундаг. За дээрэс Монголд байрлахад хэр стандартын дагуу баригддаг билээ дээ. За тэгээ сая ингээд үер болж гин, хүлдэж гин гэд айгүй том асуудлууд байдаг болохоор ердөөсөө хамгийн эрсдэлгүй надад бол хоримтлал санагдсан. Тэгээд яг энийгээ сонгоод одоо ингээд
олон төрлийн хоримтлалыг бол би үүсгэж явж байгаа. Тийм. Тэгэхээр хөрөнгө оруулалтын сан ерөнхийдөө бас Монголд хөгжиж эхэлж байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулалтын сан дээр явах юм бол миний хувьд бол хөрөнгийн зах нэлээд их боломжийг агуулж байна. Одоо чинь хувьцаануудын үнэлгээ их бага байна л да. Тэгээ санхүүгийн бизнес хийдэг бидний хувьд бол одоо би ч баг 25 жил санхүүгийн бизнест явчлаа. Юу гэрдэг гэхээр юм бол бодит өртгөрүүгээл төгтөе. Төр зур савлж болно. Тэгэхээр өнөөдөр магадгүй Монголын банкуудын хувьцааг би харахаар би өөрөө банкир хүний их хямдаар өмдөгдсөн байж байна л да. Тийм байсан. Үнэлгээнээс нэлээд дугуйрээс. Маш хямдхан байгаа. Тэгэхээр одоо ийм баг байна гэдэг маань магадгүй 2 жил, 3 жил, 4 жилийн дараа бодит үнэлгээнд дээр бол заавал очиж яадаг. Тэгэхээр хямд байгаа юм эргээд бодит үнэлгээндээ очдог. Хэд үнэтэй байгаа юм эргээд унаж доошоо бууж ирж байна. Тийм учраас нөгөө ийм сэтгэл хөдлөлөөр дагаж хөрөнгө оруулалт ерөөсөө хийж болохгүй. Жишээ нь сая одоо 3 жилийн өмнө coin дээр ороод баг 500 тэрбум төгрөг монголчууд алдчихлаа гэдэг чинь хамгийн өндөр дээр нь ингээд яваад орчиж байгаа байхгүй. Доотлын дэлгүүрийн долмаа ихч мэдчихвэл тэгээд совч болохгүй гээд. Ер нь тийм. Тэгэхээр хөрөнгө оруулалтын сан яг хав давуу тал нь банкны хадгаламжтай харьцуулахад та нөө жил болгон сунгаал нэгээл хаагаад ах шаардлагагүй. Санд бол ингээд мөнгөө сар болгон нэмж хийгээл яваадах юм боломжтой. Тэгээ сангийн менежерүүд нь өмнөөс чинь удирдаад хөрөнгөний зах дээр одоо тэр эрсдэл багтай бонд хувьцаа хямдаар өмлөгдсөн бонд хувьцааг сонгоод аваад байдаг байхгүй юу? Хэрвээ та тэгээд бонд болон хувьцаанд хөрөнгө оруулахыг хүсэх юм бол бас манай мандал дээр мандал капитал гэдэг хөрөнгө оруулалтын компани байгаа. Хэрвээ танд гэх юм бол яг энэ холбогдсон дугаараар болон шууд хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийх боломжтойгоо та бас мэддэг боломжтой шүү. Тэгэх юм бол би таныг холбогдох прокураттай холбоод өгч болно. За баярлалаа. За нэргүүдээ амжилт хүсье. Тэгээ 4 хүүхэд нь Монгол улсын хөгжилд төв нэмэр оруулах мундаг стратегчд болж тэрнийх хүртвэ. Тийм мундаг. Гэж өрөөё. За баярлалаа. Баярлалаа. Яг одоо ингээ харахаар яг таны хэлдэг зүйлдээ ингээ байр яг би ингээ ганц 2 үйл хөдлөн за ээж аа 2 ингээ үйл хөдлөх хөрөнгө аваад ингээ янгууд нэг ихэндээ бол ингээ айгуу тийм зөв хөрөнгө оруулалт юм шиг санагдчихж байгаа. За дөнгөж баригдчихж байгаа барилгат арай хямдхан үнээр авчлаа ш. За тэгээд ингээ харангууд за нэг 3 жилийн дараа 4 жилийн дараа айгуу тийм их одоо өсөлт үзүүлсэн юм шиг харагдаад та. Гэтэ нөгөөдгөө урсгал зардлаа бодоод үзье. За хүнд түрээслэнгүүд засварын мөнгө нь хэдэл ямар болгох вэ? За өөрөө ингээ байнга очиод ингээ цагийн ажилтан хүн чинь байгаа тахгүй болохоор за зуучлалын компаниг одоо хөлсөн тэнгүү зуучлалын компанид хэдэн төгрөг төлөх хүлээ гэд бодоод үзэнгүүт өгж байгаа өгөөж нь одоо нөгөө нэг ашиг нь айгу буураад эхэлчихэж байгаа. Тэгээд 10 жилийн дараа 5 20 жилийн дараа харангууд нөгөө үйл хөдлөх хөрөнгө маань муутцсан, энэ тэндээ хагарцсан, нурахж байгаа юм болсон байгаа. Тийм үү шинэ хотгонууд баригдаад хүмүүс тийшээ нүүгээл хуучин хотгонууд байршил юм гайгүй байрчиг нөгөө үний өсөлт байх. Тийм өсөлт. Тэгээ хөрөнгө оруулалт. Тэгээ зарж чаддгүй. Эргээ зарах гээр зарагддгүй. Энэ ханшаа унгаадаг тийм зөндөө. Тиймэрхүү асуудлууд нилээдгүй байгаа. Тэгээд яхаарахгүй монголчууд маань дийлийнх нь бол олон үйл хөдлөлтөй болоод тэрийг нөгөө нэг түрээслээд амьдрах ер нь бол жоохон сонирхолтой байдаг юм шиг санагдсан. Тэгэхээр түрээсийн өгөөж 10 өгөхгүй байгаа. Одоо банкны хадгаламжийн хүч 12 13% ч юм уу байлаа гэхэд түрээсийн өгөөж чинь өөр 10 өгөхгүй байхгүй. Тэгэхээр за магадгүй 7-8% өгөөжтэй нөгөө тэрбум төгрөгийн байр зүгээр жишээ авчих. За эсвэл 100 сая гэж жишээ авъя. 100 сая төгрөгийн үнэлгээтэй байр байлаа гэхэд за сарын хэд үүдгийг те сая төгрөг гэж. За сая төгрөг. Африк 12 сая төгрөг тийм. Тэгэнгүүт 12 сая төгрөөс ч татвар юм хасгаар ингээд 10 саяас бараг доош орчиж байгаа. За тэгээд эйженситэй зуучилж өгсөн эйженситэй бараг 1 сарын төлбөрийг. За 1-2 сарын төлбөртэй. Ингээд наан цаана ингээд ингээ явах дээр за 9% өгөөжтэй гэж бодъё л доо. Тэгэхээр эн чинь нөгөө инфляцид авч байгаа юу? бас нөгөө хүн чинь орн байрыг чинь муутах нь. За засварын зардал бол одоо 50% болсон билээ шүү дээ. Нэг обой наалах чинь одоо 3 4 5 6 сая төгрөг болсон. Тэгэхээр нэг 2-оос 3 жил яваад хүн олоод байраа засах хэрэгтэй. За нөгөө 12 саяар түрээсэлж байгаа байрыг чинь за тэрбум төгрөгийн үнэтэй байрыг үзэхэд бол за нэг жилийн 60 маран саяын түрээстэй авч сарын 4 5 сая хийж тий. Тэгэхээр чинь бүр 6 7 болж байна. Тэгэхээр байрны үнэ өсөх тусам түрээсийн өгөөж бүрэндээ 5 6 өрөө очиж байгаа. За тэгээд тэр том байрыг чинь хин түрээслэх үү? засна гэдэг чинь одоо бүр өндөр үнэтэй болоод байна. Тэгэхээр нэг ийм асуудлууд байгаа. Тэгэхээр байрны үнийн өсөлтөөс л өгөөжлөх гэдэг байхгүй баруунд бол. Гэтэл манад байрны үн өсөх юм
гэдэг ийм нэг ийм дилемма парадокс шиг юм яваад. Тэгэхээр манай Улаанбаатар хот жоохон мөнгөчөөл хурдны замууд бариад дэд бүтцүүдээ ингээл одоо тэр халуун дулаанаа ингээл 5 дугаар цахилгаан станцд бариад ингээл татчихад жижигхэн хот шүү дээ энэ чинь. Хотын дөрөв хурдны замаар 20 минутанд ордог болчиход одоо тэр Төв аймгийн хөштэй хөндийн мөндөд ингээд очиод амьдэрсэн амар болно. Агаар нь цэцэмдхэн сайхан хог шорооч байхгүй. Тэгэнгүүт тэд чин газар одоо баг үнгүй шиг маш хямдхан байж байгаа байхгүй. Тэгэд бид чи хэдэн хүн ам хэдвэл гадаадад ирж байр авах уу ч гэдэг юм. Тэгэхээр нөгөө Лондон, Нью-Йоркод орон сууц авч хөрөнгө оруулдаг тэр динамик, тэр логик Монголд бол надад бол яг ажиллахгүй юм санагдаад. Ер нь бол яг олон улсын санхүүгийн төв болоод яг энэ Улаанбаатар хотын төвийг их гоё болгоод тэрийг гадаадууд орон сууц аваад тэндээсээ монголчууд нь гараад англи Лондон хотын төв чинь англичууд байхгүй шүү дээ. Англичууд ингээд утасаа гараад. Гэхдээ тэнд амьдарч байгаа тэр гадаадын баячуудаас маш өндөр татвар аваад Лондон хотын одоо эдийн засгийн орлогыг бүгдийг бүрдүүлж. Тэр Лондон гэдэг тэр жижигхэн цэг Англи гэдэг том нутаг улс байна. Заавал амьдарч байгаа юм. Тэгэхээр бид нар бол уулын зүгээр олон улсын санхүүгийн төв маягаар хөгжүүлэх их боломж байсан гэдэг мэдгүй одоо ойрын хугацаанд тийм харагдахгүй. Хэрвээ яг таны хэлдгээр яг ингээд дэд бүтцтэй ингээд тараан байршуулад явах юм бол хотоос гараад агаарт амьдрах хүмүүс бол зөндөө байгаах. Би яг нөгөө төвжирлэгүй үеэр яг хотын төвөөс 5 шар хүртэл ингээд явсаж байгаа байхгүй. Тэгэхэд бол нэг 10 минут 15 минут л аваад байгаа байхгүй. Би ч одоо 98 9 он такси өрдөг байсан. Таксийн талтуур хийж талтны мөнгө олдог байлаа шүү дээ. Тэгэхэд чи нэг явж ирсэн. 10 хэд нэг 20 дахь такси Улаанбаатар хотод байдаг. Тэгэл толгойд ороод одоо баг те чи хизээ хичээл чинь дарах ингээд тохойч оюутан байсан. Одоо нэг пар хийгээд тэгэхээр за окей би толгойд нэг хүн хичээд ирээ. Ерөөсөө нэг хашаа 20 минутанд хорооллоос бол 10 минутанд орж байгаа шүү дээ. Гуулын дэд бүтцийн төвжрэл бүх юмудаа шийдчих юм бол жижигхэн тэгээд маш сайхан тайван амгалан эрүүл амьдрах боломжтой байгаад байгаа байхгүй уул нь бол. Тэгэхээр ер нь тэр туулын хурдны зам гэж сая ярьж тэр шиг ингээд хотын төв рүүгээ ингээд Таиланд тийм байлээ Бангкокийг харахад Бангкок бол айгүй том хот айгүй их төвжилтэй тэгтээ Азиас хотын нэг захаас нөгөө зах руу ингээд хурдны зам бол барьсан байна л да. Тэгээд усаал байдаг тий. Ингээл савбер тэргүүр явчих. Тэгэхээр ингээд татах юм бол за энэ налахын те одоо хонхорлуу гэдэг чи хэдий нэг 20 км те. За цагт 120 км цагаар хурдны зам барьчих л да. Тэр 20 минут ч одоо хэдэн минут юм тийм. Хэдхэн минутанд 5 гэл ороод. Тэгэхээр заавал энд хотын төвд ийм шараар тоосон юм байснаас тийш нэг 10 гаруй минут дахиад орчдөг, 15 минут дахиад орчдөг. Гэхдээ айгүй хол. Ерөөсөө Америкийн тэр нөх хурдны зантай хотуудын концепц тэр л юм билээ ш. Яг холбогдох боломжгүй би асуултаа асуучаа гэсэн бас нэг 2 3 асуулт ирсэн ба. За энийг нь уншаад үгүй. За дэлхийн санхүүгийн музейг яагаад ажилуулдаг юм бэ? Үн төлбөргүй гэвч яг энэ хавьд болохоор метр талбай нь худалдах үн нь $10,000 байдгаа. Музей нилээдгүй том талбай эзэлтгээ яагаад ингээд санхүүгийн түүхийн музейг үн төлбөргүй ажилуулад идэм бэ? За энийг бол за яг тузын даргаас асуухаас илүү би барыг төрүүлээд хариулчих гэж бодож байна. Мандат санхүүгийн нэгдэл болохоор яг эргэн баян бол Монгол баян гэдэг яг тэр концепц дээр байдаг. Монгол хүмүүс санхүүгийн боловсралтай байх хэвээр олон нийтээрээ санхүүгийн боловсралтай байх юм бол эн чинь нийгмийн эдийн засгт хэр сайн мөлий. Дээрэс нь энэ бол ганцхан одоо улс одоо энэ улс төрийнхний хийх үүрэг биш. Энэ бол компаниудын бас бий болгох үүрэг, хариуцлага болохоор бид нар бол нийгмийн хариуцлагын хүрээнд тэнд санхүүгийн түүхийн музейг бас ингэж ажилуулд юм аа. Та бүхэн бас хурж ирээд үнгүй үзэх боломжтой шүү. За энэ сая заяа их гоё юу хэлчлээ санаа. Одоо сүүлийн 30 гаруй жилчин болохоор компани бол татвар төлнө. Ажлын байр бий болгосон. Ингээл болоо гэдэг ийм яг 90-ад онд ер нь тийм тарих хугаалт их явсан. Тэгээд компани бол ашигла хийх ёстой. Ерөөсөө хэмиг зоосны нүгээр хараад тэгэл мөнгөний төлөө улаарцсан одоо нэг хэдэн амт мөнгө олохын тулд одоо нүдээ хад өхөөс буцахгүй. Компани захирал гэхэл амар шунлтай нөхөр шунтайлган байх ёстой. Тэгээд арт түн болох хамаагүй улсаар хамаагүй тэр бол компанид хамаагаа гэсгүй. Тэгээд компани бол одоо ажлын байр бий болгож татвар төлж байгаа нь ерөөсөө одоо гоё дээгүүлж байгаа хамгийн дээд хэл. Устай амар хэмээж өгч байгаа. Чи 90-ад онд явсан тарих хугаалт тахгүй юу. Тэгээд тийм биш гэдэг нь бол нотлогдож जैन. Тэгээд Америкт өөрөө тийм байдгүй юм байна лээ. Яг Америкийн нэг тийм зарим хүмүүсийн нэг тийм онлуудлын байлээ л дээ. Тэрийг Монголд авчираад 90-ад онд
Америкт тийм байдаг гэж ойлгуулчихгүй юу. Тэгээ Америкт тийм байдгүй юм бэл. Америк гэдэг улсыг бол компаниуд нь босгож, ард түмтэйгээ цуг мэлж, мөр зэрэгцэж, тэдрийгээ хөгжүүлж, сургаж, дэмжиж ингэж явдаг болохоос биш. Яг хөө тэгэнгүү тэрийг нэг хаан ч нэг хэдэн нөхөр одоо доктор профессорууд одоо нео философч нар дураараа л одоо тэгж номсохгүй юу. Тэрийг манайх Америк явж үзээгүй 90-ад онд ч нэг 30-та хэдэн бацаанууд л одоо энэ арчсан хувьсгал хийгээл явсан шүү дээ. Хэдэн хүүхдүүд л байгаа шүү дээ. Одоо л өвөнөр болчиход байгаа болохоос хөрхи югаач мэдэхгүй арчсан ус гэдгээ ээж мэдэхгүй жилөө згцэл ээж мэдэхгүй очиж үзээчгүй нэг л ийм л ер нь бол коммунистууд л واخгүй өөрсдөө. Тэгээд тийм байдаг гэд буруу ойлгосон. Тэгээд энэ бол буруу учраас мандал санхүүгийн нийтлэл ерөөс үүсгэн байгуулагдсан цагаас л хойш мандал санхүүгийн нийтлэл ерөөс өөргөд Монгол улсыг хөгжүүлэх тэгээ Монголын ард түмнийг одоо сайн сайхан амьдралд хүргэх тэрний тулд одоо бизнесийн байгууллагын зүгээс хийж болдог бүх юмыг хийнэ л гэдэг чинь. Тэгэхээр би одоо ажилтнуудаа хэлдэг шүү дээ. Та нар одоо ашгаа нэмээ, орлогоо нэмээ. Яагаад гэвэл энэ ашиг орлого чи эргээд ард түмний сайн сайхан зарцуулагдана. За өнөөдөр холбогдсон үзэгчтэй баярлалаа. Маш сонирхолтой сэдвээр ярилцлаа. Та тэгээд бичлэгээ дуусахаас өмнө subscribe дарахаа мартаоцаа. Тэгэх юм бол шинэ дугаар орох болгонд танд мэдээлэл очих болно.